Нэр дэвшигчтэй нэг зүйлийг бас тодорхой хэлье. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийн иргэний журмаар хураах нөхөн төлөвлөлт тухай хуулийн төсөлтөөр хууль эрх зүйн орчин байгаа гэж бас эндүрч байна лээ шүү. 2012 онд одоо энд сууж байгаа Монгол Улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн санаачлаад Монгол Улсын эрүүг хууль бусаар хөрөнгөчих гэдэг зүйл залт орсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл өнцлөгөө хөрөнгөчих гэдэг энэ гэмт хэрэгээр ял шийдэгдсэн 10 гаруйхан тохиолдол байгаа. Гэтэл энэ Монголын нийгэмд өнцлөгөө хөрөнгөсөн хөрөнгөө хураалах ёстой хичнээн хүн байгааг Монголын ард түмэн хэлүүлтгүү мэдж байгаа. Дээрээс нь өнөөгийн эрүүгийн хуулийг харах юм бол өнцлөгөө хөрөнгөчих гэмт хэрэг 100 сая төгрөгнөөс дээш хөрөнгөтөр хамаарчих. 100 сая төгрөгнөөс доош хөрөнгөтөр энэ зүйлэн үйлчлэхгүй. Нэмээд хэлэхэд гэмт хэргийн хөөөлцөх хугацаа гэж бий. Одоогоос 5 жилийн өмнөхөөс цааших энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулиар шийдэх ямар ч болцоогүй. Энэ хуулийн үзэл санаа бол өнгөрсөн удаа 3 удаа өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Тэгсэн мөртлөө хөрөнгөө аваад үлдсэн. Энэ хүмүүст эдийн засгийн ил тод байдлын хуулийг хэдэн их наядаар нь мэдүүлээд энэ хөрөнгөө аваад үлдсэн энэ хүмүүст буюу 2002 оноос хойш үйлчлэхээр хууль тогтоомжийн тухай хууль зааснаар зарим харилцаанд буцаж үйлчлэхээр зохицуулсан ийм хуулийн төсөл байгаа шүү. За энэ мэдээллийг өгье. За мөн дээрээс нь Монгол улс түүхэнд анх удаага авилгын эсрэг конвенцэд нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачлаг гаргаад явж байгаа. Энэ санаачлага дэмжигдэж гэмээр энэ бол Transparency International-тай хамтарсан үйл ажиллагаа. Энэ бол бидний эх 2 сард авилгын төсөөлийн индекс ямар байх вэ гэдэгт туйлын чухлаар нөлөөлөх юм шүү. Ийм учраас энэ конвенцэд нэмэлт өөрчлөлт оруулах энэ шийдвэрийг дэмжиж ажиллаарай гэж хүсэж байна. За мөн нэр дэвшигчтэй хангаан тойргийнхныгаа төлөөлж бас хэлэх үг байна. Манай хангаан тойрог бол шашны 3 зул, өндөр гигэн, ламын гигэн, заяын гигэний юм нутгаа. Энэ жил Монгол төмний сод их хөвгүүн Чингисийн алтан ургийн үргэлжлэл өндөр гигэн зан оозрын мэндэлсний 390 жилийн тохиож байгаа. Тэгэхээр бас энэ бүсийн төлөөллийн хувьд өндөр гигэнийхээ тэмдэглэн өнгөрүүлэх ажилд онцгой ач холбогдол өгөөрэй гэж хангаан бүсийнхээ нийт сонгогчдын хүмүүс хүсээд амжилт хүсье. Баярлалаа.